Батмүг Даян хаан нь Баян мөнх болох Жонгийн хөв бөгөөд Багдаа эцэг эхээс хагцжээ. Төмөр хаддаг эгч хүн түүнийг гэртээ өсгөж улмаар Мантухай хатанд хүргэж өгчээ. 1479 онд түүнийг 7 настай байхад нь Мандуул хааны баг хатан Мантухай түүнтэй гэрлэж Батмүнхийг Монголын их хааны ширээн суулгав. Түүнийг өсөж том болтол Мантухай хатан төрийн хэрэгт туслан шийтгэж байжээ. Мантухай хатанд Батмүнх нар улс орныхоо тархаа бутархай байдлыг эцэс болгож их хааны захиргаанд нэгтгэх бодлого явуулав. Юуны өмнө ойрдыг довтлон тас бүрд гэдэг газар бут цохин эрхэндээ оруулжээ. 1480-ад оны ихэр Юншөөбүгийн Исмаил тайшийг бут цохив. 1489 оны үед Батмүнх ойрдыг дахин дайлжээ. Батмүнх анхандаа Хангаан уулын захад сууж байснаа удалгүй говийн өмнө талд гарч нутгалжээ. 1500-ад онд тэндээс нүүж Ордост төвлөх болов. Үүнээс хойш Монголын улс төрийн төв их говийн өмнөдөд шилжсэн юм а. 1509 онд Батмүнх өөрийн 2 дугаар хүн улс болдыг баруун 3 төмөнд жонон болгон суулгахад Юншөөбүгийн Ибра тайш Ордосын Мандуулаа ахлах зэрэг ноёд бослог гаргаж улс болдыг хөнөөжээ. Тиймээс Батмүнх 103 төмний хүчээр баруун 3 төмний бослогыг дарав. Түүнчлэн Монголжин аймгийг эрхэндээ оруулжээ. Ийхүү Батмүнх олон жил үргэлжсэн дайн самууныг эцэс болгож бүх Монголыг өөрийн захиргаандаа нэгтгэв. Гадаад бодлогын хувьд Батмүнх 1488 онд Мин улсын хаанд найрамдалт харилцаа тогтоох хүсэл тавьжээ. Мин улсын засгийн газар мөн онд нүүдэлтэй худалдаа хийх журмыг тогтоон хууль гаргав. Гэвч удалгүй худалдааны харилцаа тасалдаж Батмүнхийн цэрэг Мин улсын хойд хилийг уулгалан довтлох болжээ. Батмүнхийн засаглалын институтууд шинжилэл хийж Тайш Чансан гэх мэт харь овогт түшмэдэд олгодог хэрэгмийг халсан ажээ. Түүнчлэн засаг захиргааны шинжилэл хийж Монгол төмөн отгуудыг хөвгүүдээ хуваан захируулжээ. Зүүн 3 төмнийг Батмүнх өөрөө шууд захирж баруун 3 төмнийг хөвгүүн бар суулдаар захируулжээ. Батмүнхийн хаанчлалын жилүүдэд удаан үргэлжилсэн дотоодын дайн самуун, гадаадын халдлага довтлого намдан зогсож инх хамгаалсан байдал тогтсон Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлж Хятадын Мин улстай энэ тэнцүү харилцах боломжийг бий болгожээ. Батмүнх төмөн отгуудыг өөрийн үр хүүхдээ өмчлүүлэн захируулсны нэг талаар Алтан ургийнхны ноёрхол бат тогтож их хааны засаглал бэхжив. Нөгөө тэгүр энэ их хаантаа өсөдгөөс хаад ноёдыг олноор төрүүлэн гаргаснаар хааны засаг сулранд ороодох сэжмийг бий болгожээ. Батмүнх 1517 онд нас барж хөвгүүн бар суулдны хэсэг хугацаанд өөрийн төрийн эрхийг барьсны дараа Батмүнхийн ахмад өвгөн бар суулдын төр болдын хөв Бодий их хаан болжээ. Үүнээс хойш Бодийн угсааныхан Монголын их хааны суурийг үе үеэрн залгамжлах болсон билээ.